Энэ татврын багц хуулиудад шинжилэл хийхээр Монгол Улсын сангийн ам 2017 оны 11-р сараас эхлэж ажилласан. Ингээ 18 оны 2-р сарын 23-наас эхлэж улс орон даяар сангийн ам Монгол Улсын татврын албатуудаар хамтарч улс орон даяар хилцүүлгийг зохион байгуулсан. Хилцүүлэгт нийтдээ 4900 орчим санал ирснээс гадна 1950 орчим саналыг мөн бичгээр цахимаар авсан. Эдгээр саналуудыг одоо судалж үзээд өөрийнхөө боловсруулсантайгаа нийлүүлээд өнөөдөр засгийн газрын хурдаар одоо хуулийн төслийг хилцүүлж улсын их хурлд өргөхөөр боллоо. За гол өөрчлөлтүүд нь юу вэ гэхээр би 4 зүйлийг онцолж хэлмээр байна. Өнгөрсөн хугацаанд татврын маргаан таслах зөвлөлдөр нэлээд олон гомдлууд ирсэн. Эдгээр гомдлуудаас хараад бид нар ямар хуулийн заалтан дээр гомдол их гарч байна гэдгийг нэлээд судалгаа хийж үзсэн. Ингэхэд хуулийн төсөлтөр байгаа зүйлийг одоо олон талаас тайлбарлаж болохоор эргэлзээ төрүүлэхээр ийм заалтууд байсан. Тэгээ үүнийгээ бид нар нэгдүгээрт нь цэгцэлсэн. Хоёрдугаарт нь Монгол улсад энэ төсвийн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 85%-ийг 398 аж ахуйн нэгж бий болгодог. Үлдэж байгаа 15%-ийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 110 гаруй мянган аж ахуйн нэгж бий болгож байгаа. Ингээд үзэхээр татвар энэ бааз цорол цөөхөн аж ахуйн нэгждэр буюу 398 аж ахуйн нэгждэр одоо үндэслэсэн байдаг. Тэгэхээр татврынхаа суурийг нэмэгдүүлэх чиглэлээр бид нар нэлээд олон өөрчлөлтүүдийг энэ дээр оруулсан байж байгаа. Ямар нэгэн татврын хувь хэмжээ өөрчлөгдсөн бол энэ хуулийн дээр дандаа бууж өөрчлөгдөж байгаа. За үүнээс гадна татврын аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хувьд 3 тэрбум хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүд татвар ногдуулах орлоготой аж ахуйн нэгжүүд бол 10% татвар, түүнээс дээшээ 25% татвар төлдөг. Тэгвэл энэ 3 тэрбум төгрөгийн босхийг бол 2 дахин нэмэгдүүлж 6 тэрбум төгрөг болгож өгч байгаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн томрох үйл явцыг бид нар нээж өгч байна гэж үзэж байгаа. 3 тэрбум төгрөгийнхаа босготоор тулаад ирэхээр аж ахуйн нэгжүүд хуваагддаг, жижиг болдог. Ингэсгээр захиргааны зардлууд нэмэгддэг ийм л нөхцөл байдал үүсчихсэн. Үүнийг өөрчлөх зорилгоор одоо 6 тэрбум төгрөгөөр босхийг бол нэмэгдүүлж өгсөн байж байгаа. За үүнээс гадна 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийг одоо 10% татвар төлж байгаа. Үүнээсээ төлсөн татврынхаа 90%-ийг буцааж авахар болж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 1% татварыг төлнө гэсэн. Ашигт малтмал газрын тос согтууруулах болон тамхины салбарт үйл ажиллагаа салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд энэ 1% татврын хөв хэмжээ нөлөөлнө гэдгийг би хэлье. Үүнээс гадна 50 сая төгрөгнөөс доошо орлоготой бол 1% татварыг төлөх, орлогоо өөрөө мэдүүлээ, түүнээсээ 1% татварыг мэдүүлэх, 1% татвар төлөх юм эрхийг эдлэхээр бас хуулиндаа зааж өгсөн байж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бол энэ аж ахуйн нэгжийн татврын одоо дарамт бол нэлээд хэмжээгээр буурна. Татврын бааз суурь нэмэгдэнэ гэж үзэж байгаа. За 3 дахь онцлог нь юу вэ гэхээр тайлагналтыг бид нэр энгийн болгож өгч байгаа. Одоо Эрдэнэ төлөвлөрчдэр 8 нэрийн бараа ажилуулдаг аж ахуйн нэгжчдэр жилд 4 удаа яг ижилхэн маягтаар тайлангаа гаргаж татвараа төлдөг байна. Тэгвэл үүнийг 3 үе шаттай болгож өгч байгаа. 50 сая төгрөгнөөс доошо орлоготой бол жилдээ нэг л удаа тайлагна. Гэтэ тайлан энгийн хэлбэртэй. 1.5 тэрбум төгрөгнөөс доошо бол орлоготой бол жилдээ 2 удаа тайлагна. За үүнээс дээшээгээ жилдээ 4 удаа тайлагнахаар юм байна. Тэгэхээр 1 удаа, 2 удаа, 4 удаа тайлан болгон өөр хэмжээнээс хамаарат энгийн
байхаар ингэж оруулж ирж өгч байгаа. За дараагийн нэг онцлог зүйл бол энэ орчин үеийн технологи болох цахим технологиор нэлээд дамжуулж татвараа тайлагнах, татвараа төлөх энэ ажиллагаа бол бүрэн хэмжээгээр нээгдэж өгч байгаа гэдгийг би онцолж хэлмээр байна. За дараагийн нэг онцолж хэлэх гэж байгаа зүйл бол татврын маргаантай холбоотой асуудал. За нэлээд олон аж ахуйн нэгжүүд бол өнөөдөр зөрчлийн тухай хуулиар татвартай холбоотой ямар нэгэн асуудал үүсэх юм бол энэ зөрчлийн хуулиар прокурор дээр хэрэг үүсдэг. Прокуророос дамжаад шууд шүүх рүү шилждэг ийм зүйл байна. Тэгэхээр энэ бол одоо татварын маргаан таслах зөвлөл дээрээ буюу одоо аж ахуйн нэгж татварын байгууллагын хооронд асуудлаа ярилцаад ойлголцоо шийдэх ийм боломж нь бас нэгдэж өгч байгаа гэдгийг би энэ дээр онцолж хэлмээр байна. За ерөнхийдөө энэ татварын хууль бол нэлээд урт хугацаанд хэлцүүлэгдсэн. За хэлцүүлгийн явцад бол та бүгд дээрээ мэдж байгаа Монгол улс бол Европын холбооны хар жагсаалт буюу татварын зорилгоор хамтарч ажилддаг одоо орны тоонд бол орсон байж байгаа. Тэгэхээр энэ одоо жагсаалтаас гарахын тулд бас тодорхой амлалтууд өгсөн байна. Энэ юу гэхээр олон улсын стандартт нийцсэн дэлхийн бусад улс орнуудын хэрэгжүүлж байгаа татварын бодлоготой нийцсэн стандарттай нийцсэн байдлаар Монгол улс өөрийнхөө татварын хууль тогтоомжуудыг ашиглах ийм одоо зорилт байсан. Үүний дагуу татварынхаа хууль тогтоомжуудыг олон улсын стандарт, олон улсын түвшинд тавигдж байгаа тэр шаардлагын дагуу татварын холбогдох хуулиудад бол өөрчлөлт оруулсан. Яагаад вэ гэхээр Монголд бол нэлээд том одоо үндэстэн дамсан томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Улс орнд олон оронд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж эхэлж байна. За тэгээд ч манай үндэсний аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээр гарч бас бизнес эрхлэх ийм боломж нь давхар нэгдэж өгч байна. Өөрөө улсынх нь хувьд татвар нь хаагдмал олон улсын стандарттай нийцэх бол манай үндэсний аж ахуйн нэгжүүд ч гэсэн олон улсын зах зээл дээр гарахад төвхтэй ийм байдал бол үүсэж байна. Тэгэхээр энэ хуулиараа бид нар Монгол улсынхаа татварын хууль эрх зүйг олон улсын одоо стандарттай нийцүүлж бас боловсруулж гаргасан гэдгийг та бүдтэй хэлье. Ингээд 2017 оны 11 сараас хойш эхэлсэн энэ ажил өнөөдөр одоо дуусч улсын их хурлд өргөн мэдүүлэхээр болж байна. За хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа бол 19 оны 1 сарын 1 гэж бол үзэж байгаа бидний хувьд. Их хурл дээр одоо хэр зэрэг одоо хурдан хэлцэхийг бол би одоо хэлж мэдэхгүй нэ. Энэ бол улсын их хурлын бүрэн эрх мэдлийн асуудал. Бүрийн банкны хөгжлийн асуудлыг хэлсэн гэсэн ямар байдлаар За өнөөдөр засгийн газрын хурдаанаар бол төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, өмч хөгжлөх, үндсэн чиглэлийг хилцэж улсын их хурлд өргөн мэдүүлэхээр болсон. За үүнтэй холбоотойгоор би одоо хоёр аж ахуйн нэгжийн талаар ярив. Энэ бол нэгдүгээрт нь бол төрийн банк, хоёрдугаарт нь хөрөнгийн бирж. За төрийн банкыг бол хувьчлагаар бол оруулж ирж байгаа. Ингэхдээ хөрөнгийн биржээр дамжуулж төрийн банкны хувьцааг олон нийтэд арилжаалах. Үүнээс гадна стратегийн хөрөнгө оруулагчид тодорхой хувийг нь хувьчлах гэсэн ийм зарчмаар бол төрийн банкын хувьчлалыг оруулж ирж байгаа. За та бүгд анзаарч байгаа бол энэ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон одоо банкуд амжилттай сайн үйл ажиллагаа явуулж байгаа. Хувийн хвшлийнхэн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа салбар дээр төр бол одоо энд эзэмшээд байх шаардлагагүй гэдгийг бол өнгөрсөн хугацаанд бол нэлээд тодтоморон харуулсан байж байгаа. Төрийн банк бол удирдлагын хувьд нэлээд анхаацсан байсныг та бүхэн санаж байгаа. Нэг 2-3 сарын өмнө бол нэлээд цомхон болгосон гэдгийг би бол онцолж хэлмээр байна. Цаашдаа энэ орчин үеийн техник технологийн хөгжил дэвшил мөн алс ирээдүгөө харахад энэ төрийн банкыг хувийн хвшлийнх нь илүү оновчтой авч явна гэж үзэж байгаа гэдгийг хэлье. Гэхдээ цөөн тооны одоо аж ахуйн нэгжүүдэд санал болгодог тэр нь орж ирээд хувьчилж авдаг ийм практикаас засгийн газар бүх хувьчлал дээрээс татгалзаж байгаа. Хувьчлалыг дандаа хөрөнгийн биржээр дамжуулж одоо
хийнэ гэдэг юм засгийн газрын шийдвэр гарсан гэдгийг бас онцолж хэлье. За хоёрдугаарт нь хөрөнгийн биржийн хөгжлийн асуудлыг оруулж ирж байгаа. За ер нь хөрөнгийн биржийн үйл ажиллагааг бол бид нэр олон улсын жишг нийцүүлэх ёстой, орчин үетэйгээ нийцж ажиллах ёстой гэдгийг бол бодлого бол баримталж байгаа. За өчигдөр уржигдөр бол Монгол улсад одоо эдийн засгийн чуулга уулзалт бол болж өнгөрсөн. Тэгэхэд одоо цахим шилжилттэй блокчейн гэсэн салбар хуралдаан дээр та бүгд анзаарсан болов мөн одоо аж үйлдвэрийн дөрөвдөх хувьсгал гэдэг ийм салбар хуралдаан дээр одоо та бүгд оролцож яригдсан зүйлийг анзаарсан болов хөрөнгийн бирж удахгүй түүх болж үлдэх ийм одоо магадaltaй байна гэдэг зүйлийг ярьжсэн. Өөрөөр хэлбэл та бүгд ч гэсэн гар утснаасаа засгийн газрын үн цасыг худалдаад авчиж болдог. Ямар нэгэн компани хувьцааг гар утснаасаа худалдаад авчиж болдог. Ийм хөрөнгийн биржийн одоо цахим платформыг бий болгосноо тэр эдийн засгийн форум чуулга уулзалтын үеэр Монголын залуучууд бол зарласан байж байгаа. Тэгээ дэлхийн бусад орнуудын туршлагыг аваад үзэх юм бол Австрали хөрөнгийн биржээ одоо цахим болгож байна. Блокчейн технологи ашиглаад явъя гэж байгаа. Ингээд үзэхэд ирээдүйг аваад үзэх юм бол энэ хөрөнгийн биржийн ирээдүй яг одоо хуучных шиг цан цохиод худалдаа хийгээд арилжаа 8 хийгээд үнэ саналаа энд тэндээс одоо рууд нь одоо үг үнэ хэлдэг. Энэ бол түүх болоод үлдцээ. Ихэнх дэлхийн бүх хөрөнгийн биржүүдээр очих юм бол энэ практик бол алга болоод 10 гаруй жил болж байгаа. Харин одоо энэ дараагийнхаа үе шатанд ороод ирсэн ийм байж байгаа. Тэгэхээр бид нар бас ирээдүйг бодоод хөрөнгийн биржийг хувьчлая, төрийн банкыг хувьчлая гэсэн одоо өмнөх олон парламентын шийдвэрийг хөргөжлүүлээд хэрэгжүүлэе гэдэг шийдвэрийг бол гаргасан байгаа гэдэг юм.